Байсан байна уу? Золоо гэдэг охинтой ирсэн. Би байна. За сайн байна минь дүү. Би энэ хургандаа гэдэг компаниас ярьж байна. Ноолуурыг. Танай их чинь нөгөө чиний өмнөөс манад анкет бүгэлсэн чамаа нөгөө амралтаараа ирж нөгөө ажилд орно гэдэг нөгөө хэдэд хэлний орчуулагч гээд мөн үү? Тийм байна. За ашиг. За ах нь өөрийгөө танилцуулъя. Ахыг нь одоо Норб Банзал гэдэг. Би одоо энэ газрын ерөнхийдөө комиссийн дарга хүн байгаамаа. Ер нь бол комиссоо гэж намайг дууддیں۔ Тэгж болно. За. Тэгэхээр чиний ер нь хийх ёстой ажиллаж ахын товчхон танилцуулъя. Манайх ерөнхийдөө хятадууд одоо ноолуур зардаг юм компани байхгүй. Одоо Монголд ноолуур бид нар жижиг сажигаар худалдаж аваад, чэнжүүдээс худалдаж аваад тэгээд хятадууд зардаг. Тэгээд энийг холбож өгөх гол гүүр болох орчуулгын ажлыг миний дүү хийх юм байгаа. Чи нөгөөнийг төвшин тогтоог шалгалт өгсөн үү? Хэдээр гарсан бэ? NHK-гээд? Тогтоосон 5-таа. За. Ер нь хэдтэй гаруй сайн байт юм. Ах нь ингээд сүртэй асууж байгаа боловч өөрөө ах нь энэ шалгалт малгалт өгж үзээг аахгүй. Яа алга малгар. За тэр яах вэ? Тэгээд ах нь нүггүй л хоёлаа яриа тийм ээ. Би чамайг ажилд авах гэж байгаа. Чи ажилд орох гэж байгаа. Зуны 3 сар манад ажиллана. Хамгийн гол нь өндөр цалинтай гэж ихчээ хэлсэн баг тийм ээ. За тэгэхээр чиний хийх ажил чи ердөө энгийн ахын дөө. Ерөөсөө орчуулга хийгээл цалингаа авах. Одоо бид нар ингээд чэнжүүдээс ноолуур аваад цогдуулаад хятадуудад яг зарах тэр акшнд миний дүү орчуулга хийх юм байгаа. Одоо манай ноолуур маш сайн ноолуур бид нар одоо та нарт байнга өгнө. Та нар гол нь өндөр авах хэрэгтэй. Манай комисс гэдэг энэ дарга бол үнэхээр найдвартай. Комисс гэдэг миний тухай ярина. Намайг бол комиссоо гэхэд одоо андахгүй тий. Тэгээд комисс гэдэг даргад бид нар одоо найдаж их олон компаниуд хамтарч ажиллагаа. Та нарт манай комиссд найдах хэрэгтэй гэж ерөнхийдөө миний тухай ярина. Тэгээд 7 хоногийн 1 дахь, 3 дахь, 5 дахь өдрүүдэд ажиллах. Энэ өдрүүдэд ажиллаад ердөө өдрийн $500 авах юм. Ямар вэ? 1 дахь, 3 дахь, 5 дахь өдрүүд застай. Зав гаргалгүй яах вэ? Энд чи алдаж болохгүй юм чи өдрийн $500 гэдэг шүү дээ. Ах нь ер нь бол нэг нүгүү ярьдаг чөлөөтэй юм хөгжилтэй хүн байгаа юм. Гэхдээ одоо чамтай ярьж байхдаа хөгжилтэй ярих жашаа албаны юм ажил ярьж ш тийм ээ. $500 гэж боддоо миний дөө. $500. Тийм миний дөө одоо чи ажлын гүйцэтгэлээ сайн хийгээд хариуцлагатаа сайн мундаг ажиллах юм бол 500 чинь $600 ч болно хамаагүй. Би одоо комиссийн зүгээс амлаж байна. За ёо би одоо комиссийн бараа зардаг хүн биш шүү дээ. Би бүхэл бүтэн комиссийн дарга хүн байна. Тэгэхээр би чамд амлаж байна. Би надад итгэж болно. За ёо өндөр байна уу минь дүү? Цалин өндөр байгаа дээ. Тийм. Өндөр байна уу? За тэгэхээр хоёлаа ямар ч уулзаад гэрээ контракт байгуулах байх тийм ээ. Тэгэхдээ тэрнээс өмнө хоёлаа бас уцаар бас нэг яриад охроо байна. Бас ажилд авахд бас нөгөө цензур шалгуур гэж байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр чиний царай зүсийг харсан ах нь анкетны нөгөө хуудсан дээрээс. Тэгэхээр миний дүү бол царайны зөв төрхтэй хятад хэлээр бол ойлголцоод ярьждаг болж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь юу хийх вэ гэхээр ойлоо нүгөө ярилцъя тийм ээ. Одоо нэгэн чи манай ажилтан мараг болж байгаа шиг байна. Би чам цалингаа амлчлаа. Ажиллах өдрийг чи хэллээ. Одоо ах нь гол нууцуд нэг хэдэн нуглаа байна. Эдрийг чам танилцуулъя мэдв. Тэгвэл маргааш уулзаад нууник шалгалт өгнө гэсэн мэдтэй. Гүйгүй миний дүү одоо чамаас шалгаад авах хүн байхгүй шүү дээ. Одоо зүгээр уцаар л хоёлаа өвтөөгөө ойлголцчих юм бол энд бол ажлын байр чинь бэлэн байна шүү дээ. Тэгэхээр гол нь уулзаад ингээл бөө ажил чирэгдэл уулжсанс яг одоо яг юу хийх вэ? Чи чадах уу гэдэг одоо асуултаа тавих гээд байна л да. За. Тэгэхээр одоо нэг өдрийн яг ажлын чинь хоёлаа ярилцъя заяа. Яг ингээ бодтоор болж байгаа юм шиг. За өглөө нэг дэх өдрийн өглөө хагаандуу 8 цагт ажил дээрээ цугларлаа. Одоо надтай мэдлээ, ажлынхантайгаа мэдлээ. За тэнд нэг копи мопийнхан байвал одоо суулаа тийм ээ. За. Тэгээд тэнд одоо манай ажлын хоёр нөхөр би одоо тулгаа гана гэд хоёр нөхөр би. Тэр хоёр бол одоо нэг нь портрийн жолооч, нэг нь одоо гүрүү шиг юм байна. Тэр гүрүү шиг гэдэг ажлыг миний дөө мэдэх байх те. Портер дээрээс юм шийдлээ, буцаага ачлаа ийм л ажлыг хэлдэг штэ. Тэгэхээр болдоо тулгаа хоёртой чи портер машин цугаа явах юм. Араас чинь би болохоор джип машинтайгаа дохиоллоосаа дагаа явах юм байгаа. Бидний портрийн дээр одоо 100-аас 300 кг ноолоор ерөөхдөө ихэвчлэн явдаг байхгүй юу? Тэгээд явсараа байгаад бүгдээрээ нэг хоёр хужаатаар очноо. Тэр хоёр хужаа бол одоо ноолорын том компанитай эзний одоо хоёр төлөөлөгч байгаа. Тэр хоёр дээр одоо бүгдээрээ ноолороо өндөр үнээр шахах гэж одоо оролдоноо. За шаардлагагүй бол өндөр үнээр шахах шаардлагагүй. Тэгээд энэний учрыг одоо тайлбарлах гэж байна. Тэгээд одоо тэн дээр бүгдээрээ очно шүү дээ. Хургандаа гэдэг компаниас комиссийн даргатайгаа орчуулагчтайгаа гүрүү шиг жолоочтойгоо ингээд бид нар ч бас нэг хөөхөн хургандаа гэдэг компани шүү дээ. Одоо манайх чинь тийм ээ хөөхөн хурган хэдэн ажилчид одоо яваад очих нь шүү дээ. Одоо чи болгоор хоёр хужаагийнх нь анхаарлын татаж одоо гол орчуулга нөх юм. Хоёр хужаатай чи бол хоёр хужаатад харьцах юм байна. Хужаа. За.
Тэнгүүт л манай тулгаа ганаа хоёр яах вэ гэхээр нэг ноолороо буулгаад гүрүүшгээ ажиллаа хийгээл задлаад килограммаар хийллээл одоо ингэ байж гин. Тэнгүүд л чи тэр хужаагийнх нь анхаарлын гол нь сарниулаад одоо манай Монгол оронд тавтай морил сайхан байна уу маа уу. Чи ихтэй гол нь одоо би чамд ажиллаа анх танилцуулт үн мөн хэлнэ доошо ханш дээшээ мэшээ комс миний тухай ярина гэсэн. Энийг бол ярихгүй төлөвлөгөө бол өөрсөлдөн одоо чамд үнэнгээ хэлээ явчих. Тэгээ чи шууд хужаагийн анхаарлыг гол нь сарниулна. Тэгээ би одоо ямар үүрэг бариул гүйцэтгэх гэсэн үг үү? Ааха. За чи тэгэхээр сонсч. Тэгэхээр одоо ер нь бидний хийх гээд байгаа зүйл юу вэ гэхээр манайх одоо нэрэн дээр одоо хургандаа гэх ноолорын компани боловч хургандаа гэдэг хулгаан компани гэж ойлгож. Гэхдээ миний дүү энэ бол боловсон хулгай. Одоо хулгай юм да тий. За. Нэ тэгэхээр миний дүү ойлгож байгаа юм шүү дээ тийм ээ. Өдрийн $500 гэдэг чи одоо энийг одоо хулгай хийж л бид нэр чамд өгнө гэхээс бол өөрөөр шударгаар өгнө гэж бол байхгүй ш. Чи өөрөө багцаалжсэн баг тий. Тэгвэл бид нар ямар Монгол хүнээс сулгаа хийж байгаас хужаанараас сулгаа хийж байгаа юм чи энэ бол одоо хамааралгүй гэж би бодож байна те. Чи тэгж бодож байна уу? Тэгээд ажиллахгүй л дээ. Яа миний дүү одоо ер нь бид нар баримталтыг одоо олон жилийн ажлыг хийж байна да миний дүү. За тэгээд ерөнхийдөө цааш нь сонсоорой. Тэгээд одоо тулгаа ганаа хоёр ноолороо хийлээд дуусмагцаа намайг дуудана. Би машинаас бууж ирээд тэр хужаагаас төлбөр тооцоогоо авна. Тэр төлбөр тооцоол нэг чухал биш. Тэр хооронд нь чи чөлөөтэй завтаа болно. Тэнгүүд чи эсэглаадны араар тороо тэр манай тулгаагаа ухцсан нэг нөхөө байгаа. Чи тэр нөхөр шургаж ороод чиний бие чугасаа жижиг яг таарна. Тэгэл нэг шуудаа ноолор үүрэл цухтах юм байгаа. Цухтах газар чинь тулгаа өөрөө заагаад өгөн чамд хуруугаараа. Гүүгээд качхэ. Гүүгээд нэг уул юм уу нэг тийм дов байгаа. Тэр давны ард л ер нь ихэвчлэн хөвддөг юм да. Өмнөх орчуулагч нар чи өөрөө бас хөвдөх газараа өөрөө сонгож болно. Чи миний дүү биеийн тамир дээр ер нь гайгүй юу? Гайгүй. Ааха. Тэгэл ер нь бол амжилтгүй болсон ч гэсэн бид нар өөрсдөө хариуцлагын даанчтай миний дүү. Гол нь чи ер нь юу гэж бодож энэ ажлыг хэр юм байна? Амар сони юм байна. Ааха, санагдж байгаа ахaltaа. Гэхдээ миний дүү бэрхшээлийн цаанд бэлэг гэдэг нэг үг өгдөн шүү дээ, тий? Альва бэрхшээлийг давхад цаана бэлэг хүлээж байдаг. Тэгээ чи миний дүү ноолороо үүрэл цугтаах нь ноолор чи хөнгөн үүрэл цугтааж ах чи ер нь бол араас чин тэр үүдний хамгаалагч нь одоо буудах бах. Чи ер нь буудуулж үзсэн үү? Хаам юугаар бодох юм? Бентау гэдэг буугаар бодвол шнэ. Одоо Эрзэнийн сумтай бентау. Ямар буугаараа? Бентау л гэдэг нь шүү дээ. Ахан сайн мэдэхгүй байна. Тэгээд миний дүү чи маргааш ямар ч ахтайгаа ярьж уулзаж ин гэрээ контракт бүглөөд анкет бүглөөд ингээд хиймэл мешак үрч цугтаагаад яг араасаа надаар буудуулаад ингээд бэлтгэл хиймээр байна. Сони юм байна. Бэлтгэл яах вэ? Гүг миний дүү чи яриад их юм байхгүй шүү дээ. Би чамд одоо цаг заваа гарцтаад ингээд бүгдийг тайлбарлаж өглөө шүү дээ. Чи өөрийнхөө толгойг одоо өөрөө шийдэх цаг болсон шүү дээ. Өдрийн $500. Тэгээд чи ноолороо үүрч цугтаагаад араасаа 2-3 буудуулна. Тэгэл жоохон шархтаал доглол гол нь ноолороо алдаж болохгүй тэр довын ард орох зорилготой. Араас чин одоо нохоо мохоо тавих ах. Чиний өөр нь өгзөг чангуу ер нь хазуулж ийсэн үү? Өгзөг чангуу миний дөө одоо сумаар одоо чамаа буудахад тэр сум нь чиний өгзгөн дээр ойгоод одоо нөгөө нэг буудсан үнийг буцаагаад онох уу. За тоглосон юм аа. Энэ хүн бүгдээ тоглоом байлаа. Бэс мамбагийн нэвтрүүлгээс өөртөө холбогдсон байна. Энэ бол интернетээр явдаг хүнийг шоконд оруулдаг нэвтрүүлэг байгаамаа. Ингээд төрсөн их ч өөрөө ч орууллаа. Биднийг уучлаарай. Та тайван байгаарай. Би нэг удаа сонсч ирсэн манай нэг удаа сонсч ирсэн. Аавыг тоглуулж ирсэн гээд. Тэгэхээр игч чи одоо өөрөө чи нэвтрүүлэгт орууллаа. Тэгэхээр игчтэй хандаад юу гэж хэлэх вэ? Одоо игч чи өмнөөс чи анкет бүгэлсэн шүү дээ. Ажлын байр маягаа өдөр ярьсан юм уу те? Итгэхэд ер нь хэр амар байваа? Тийм ээ. Сая бол нөгөө шал барилгын хүмүүс гэхээр би шал өөр ноолор яриад явчихсан гайхлаа та. Ааха. Тэгэхээр игч чин ийм хөрхи итгэмтгий амьдрал ийм гений ханддаг ийм цэвэр цагаанхнараа дүүдэ хайртай шүү гэдэг үгийг дамжуулсан. Тэгэхээр игчтэй хандаад бас юу гэж хэлэх вэ? Золоо те? За тэгээд өөрөө чи ажил ус өндрөөс өндөр амжилтыг хүсье. Санти FM хуудас байла. Баяртай. За баярлалаа.